Wi-Fi station төхөөрөмжийг XP үйлдвэрлэлийн системээр таниулах заавар. Эхлээд та төхөөрөмжөө компьютерийнхаа USB оролцоонд залгасан байна. Мөн дагалдаж ирсэн CD-г CD driver руугаа хийсэн байх хэрэгтэй. Дараа нь та My Computer-осоо CD рүүгээ ороод Setup гэсэн сонголтыг нь идэвхжүүлж өгөх хэрэгтэй. Ингэснээр энэ хүү жижиг цонх харагдах бөгөөд дараагийн сонголтуудыг идэвхжүүлээд явах нэ. За одоо ингээд Next гэсэн сонголтыг дарж өгнө. За мөн эхний сонголтыг нь сонгоод Next-ийг дарна. За энэ дээр бол Install Driver Only гэдэг сонголтыг дараад Next товчлуурыг дарах хэрэгтэй. За энэхүү гарч ирсэн жижиг цонхны OK товчлуурыг мөн дарах шаардлагатай. За одоо ингээд драйвер маань танигдаж байна. Хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй байгаа. За одоо ингээд драйвер маань үйлдвэрлэлийн систем дээр танигдаж дууслаа гэж цонх гарч ирж байна. Finish-ийг дараад дуусгана. За мөн төхөөрөмжөө зөв танигдсан эсхийг мэдхийн тулд дараах алхмуудыг хийнэ. За ингээд энэ дээр драйверууд донд төхөөрөмжийн маань драйвер бол орж ирсэн харагдаж байна. За мөн Start руугаа орж байгаад Control Panel Connect to хэсгээс Show All Connections руу ороод харахад мөн Wireless Network Connection Ubiquiti гэсэн төхөөрөмж маань драйвер бас орж ирсэн харагдаж байна. За одоо ингээд дэлгэцийн доор баруун доод буланд wireless-ны дүрс бол үүссэн байгаа. Энэ дээр дарахад одоо сүлжээ хайх цонх маань гарч ирж байна. За ингээд та search гэсэн хэсэг дээр дараад одоо ингээд сүлжээнүүд хаягдж гарч ирж байна. Ингээд Kiviko Wi-Fi бол орж ирж холбогдсон байна. За ингээд та зөв бүх холболтуудаа хийснийхаа дараа дурын вебсайт руу хандахад манай Kiviko нэвтрэх хуудас маань өөрөө автоматар гарч ирдэг байна. За одоо та энэхүү харагдаж байгаа цонхон дээр картын дугаар, нууц дугаараа оруулаад OK дарснаар сүлжээнд нэвтрээд орлоо гэсэн үг юм аа. Green Internet